За сайн байцгаана уу. Өнөөдөр айгүй юм сонирхолтой хөрхөн бичлэг хийх гэж байна. Монгол хүмүүстэй адилхан олонний танил хүмүүс, олонний танил хүмүүстэй адилхан монгол хүмүүс гэд бид цуглуулж бэлдсэн байгаа. Тэгээ танд адилхан гэж бодож гин үгүй юу хэлээрэй. Би миний нүд ер нь яг одоо хэр сайн хүмүүсийг хардсан байна гэд. За энэ бичлэгийг шүү дээ би хамгийн анх хийх болсон сэдэл маань болохоор энэ хүн байсан. ADP All Day Project хамтлагийн Tarzan нэлээд дээр үед Туйлын туяа гэж өгүүлдэг байсан уянга дарга охин байна штэ. Одоо ингээд бас Instagram дээрээ олон дагагчтай ийм охин болсон бэлээ. Тэр охинтой бүр үнэхээр адил харагдсан. За All Day Project гэдэг хамтлагч нь хизээ дебют хийсэн бэ? 2025 онд дебют хийсэн штэ. 5 гишүүнтэй, 2 эрэгтэй, 3 эмэгтэй гишүүнтэй айгүй алдартай байгаа хамтлаг. Энэ хамтлагийн Tarzan бүр яалтчгүй л энэ уянга дарга гэдэг охинтой бүр үнэхээр адил харагдаад юм да. Нүд нь нүүрний хэлбэр нь тэг инээхэрээ бас айгүй адилхан. Одоо яг энэ зураг нь төстэй байгаа эд тгий санагдахгүй нүү надад эсвэл тгийж харагдаад байгаа юм болов уу? Тэг ингээ хоёлаа инээхэрээ яг юм нүүр дүр инээдэг бүх шүд нь ингээ гараад. За энэ хоёр хүүхэд надад айгүй адилхан санагдсан. За дараа нь штэ эхлээд үе Монгол хүнийг нь хэлээ дараа нь та нарт юм таах 3 секунд үгүй заяа. Нана Тэквондо нана хинтэй адилхан бэ? 3 2 1. За энэ бол амархан баг. Exoгийн Chen гэдэг гишүүнтэй адилхан. Энийг энэ ихтэй угаасаа нэлээд дээр үед бас явж лээсэн. Нана ч гэсэн энийг өөрөө мэдчихэж байгаа. Гэхдээ энэ хоёр бүр үнэхээр адилхан хараа. Давхраа, нүүрний хэлбэр, тэгснэ ингээд уруулна, тэгснэ мимик нь амар адилхан. Одоо яг инээмсэглэж байгаа нь гэх юм уу? Oh my gosh. Энэ хоёрыг бол адилхан гэдэгт маргахан байхгүй байх. Exoгийн Chen ч бас аав болцсон билүү те? Тийм байна, хурмаа хийсэн байна. Хүүхэдтэй болцсон байна. Тэгээд алдартан биш хүнтэй суусан байна. Тэгээд 2020 онд гэрлээд тэгээд бас хүүхэдтэй болсон. 2020 оны 4 сард хүүхэдтэй болсон байна. Тэгээд 22 оны 2 сард 2 дахь хүүхэдтэй бас гаргасан юм байна. Тэгээд хормоо болохоор 2023 онд хийсэн байна. За дараагийн хүн Жиминэ хинтэй адилхан байна. 3 2 1 Шинмина. Би штэ урд нь энэ хоёрыг адилхан гэж бодож байгаагүй. Тэгсэн чинь ингээ Шинминагийн нэг юм дээр үеийн бичлэг нь гараад ирсэн баггүй юу? Яг бүр нэлээд дээр үед ингээ кино минь тоглож исэн. Тэр кино миньныхаа сценүүд ингээ гараад ирсэн. Тэгсэн чинь яг нэг хэсэг дээр нь бүр яг Жиминэ. Яг энэ бичлэгийг үзүүл заяа. Одоо ярьж явах үе амны хайрцаг гэх юм уу? Тэр нь бас ингээ айгүй адилхан. Тэгэд ингээд ярьж явахдаа дундуур ингээ хальт ингээ нэт ингээ би чадахгүй наа яг тэр мимикээр нь гаргаж чадахгүй. Тэрүүгээрээ бүр үнэхээр адилхан юм билээ. Тэг би нэрийг адилхан гэж үзсэн. 암만 해도 전생에 공주였나 봐요. 바보 온데 가르친 평강공주. Энийг Жиминэ өөрөө мэддэг үгүйг мэдэхгүй л байна л та. Тэг Жиминэ одоо Шинмина агчийн насан дээр очивол бас яг иймэрхүү харагдах байхаа гэж бодож байна. Адилхан мөн үү? За дараа нь энэ дунд дүүгээ хавчулсан байгаа заяа. За манай энэ дүүгийн зураг хинтэй адилхан байна. 3 2 1 Baby Monster-ийн Рука. Энэ хоёрын ингээд царайны хувирал бас яг юм нүүрний мимик нь бүр үнэхээр төстэй заяа. Харц нүд мүдэн тэр бүр яг манай дүү. Багын зургийг харж үзье л та. Багын зураг нь жоохон өөр байна. Энэ бол 1 2 3 4 дугаар анги 10 маруу настай үеийн зураг юм шиг байна. Надад бол төстэй санагдаж байна. Манай дүү Рукатай адилхан мөн үү? За дараагийн хүн болохоор за үлзий орших, сагсчин үлзий орших хинтэй адилхан бэ? 3 2 1 Кан Хан Нүр гэдэг жүжигчтэй айгүй адилхан санагдсан надаа. Гэтэ бас яг юм үе адилхан гэх юм уу? Одоо Нана Chen хоёр шиг биш. Яг юм хальт ингээ харангуйтай адилхан юм билээ. Яг ингээ хав хальт. Тэ хөнхөр нүдтэй болохоор адилхан харагддаг юм болов уу? Та нар тэгж бодож үзчихсэн үү? Эсвэл Кан Хан бол биш. Тэрнтэй адилхан штэ гэж юм уу?
Ер нь хүн хинэгэнтэй адилхан байхад яг нүүрний хэлбэр тэгээд нүүрний мимик хоёр төстэй байхаар айгүй адилхан санагдсан юм байлээ шүү дээ. За худалдаа хөгжлийн банк ашигладаг залуучууд, хүүхдүүд, ахагч нартаа гоё мэдээ дуулгая. Happy March гэдэг урамшуул хөтөлбөр зарласан байгаа. Гоё буцаа олголттой. 3 сарын 18 хүртэл UB Cap ашиглахдаа Happy Pair тооцоо гэх юм бол 10% буцаа олголттой. 3 сарын 20 хүртэл Cos Cosmetics-аас худалдаа авалт гэх юм бол 20%, Converse 20%, GS 25 10%, Sura ресторан 20% буцаа олголттой. Тэгээ 3 сарын 31 хүртэл CU-гээс худалдаа авалт ихтэй Happy Pay ашиглах юм бол 10% буцаа олголттой байгаа. Happy Pair тооцоо гүйлгээ их найзуудаараа хувааж төлөх мөлөх гээд ашиглахад бүр үнэхээр easy амьдралыг айгүй хөнгөрчүүлж өгөх юм байлээ шүү. Happy Pay. За дараагийн хүн. За Blackpink-ийн Rosé-тэй хин адилхан бай. 3 2 1. Oh My Nanda гэд мейкап хийдэг, контент бүтээдэг охин байгаа. Энэ охиныг бас би адилхан гэж харж байгааг байхгүй юу? Тэгсэн чинь яг нэг бичлэгэн дээрээ яг ингээл пасныг яг ингээ өнцгөн ингээ таарсан. Тэгэд би энэ охин чи Rosé-тэй амар адилхан байсан байж гэж бодсон. Нэг юм 70-80% адилхан ч юм уу. Тэг яг юм нөгөө цагаан магаан үстэй зургуудыг харахаар айгүй төстэй. Тэгээд Oh My Nanda гэдэг охин чинь бас өөрөө юм контент хийдэг. Тэг Rosé-тэй адилхан бодолт хийжсэн болов хийж байгаагүй болов сайн мэдэхгүй. Нэрсэн тийм бодолт хийснийг нь бас ингээ харж үзмээр байна. Адилхан байна уу юу гэд. Yes. Дараа нь Oh my gosh. Бид нар ингээд одоо би бүжгэлдэг байсан шүү дээ. Тэгээд манай далаа гэд найз бас ингээд бүжгэлдэг. Тэгээд бүжиг ямар ч хүрээлэл байгаа бид нар. Тэгээд тэр хүрээлэл донд нэг залуу байд юм аа. Бүр яг сайн үн заяо. Гэхдээ одоо тийм байха болцсон. Одоо арай өөр болцсон. Гэтэ ийм одоо жоохныхан зураг гэх юм уу. Тэр хоёр бүр үнэхээр адилхан. Манай энэ найзыг болохоор буйнд хийдэг. Тэгээд электро бүжгэлдэг. Одоо болохоор интерьер дизайнер ийм залуу байгаа. Тэгээ саяхан аав болсон. Тэг ийм угаасаа тэгээд ийм Seoul гэдэг хочтой байсан заяа. Яг биеийн дугаас хажууд томоор оруулна л та. Тэгээ бичлэгийг бас оруулчихъя. Яг электро бүжгэлж байгаа бичлэгийг. Тэнгүүд Seoul-тэй айгу адилхан харагдаж магадгүй. Гэхдээ буйнд өөрөө энэ Seoul-тэй адилхан гэдэг юунд яг дуртай байсан юм уу, дургүйсэн юм уу, эсвэл тоодгүйсэн ч юм уу сайн мэдэхгүй л юм л да. Ингэж буйнтыг оруулах болохгүй. За дараа нь. За энэ дээр бол мэдхгүй би яг чихнээсээ адилхан гэж харсан уу эсвэл миний юм одоо 70 тухамсар ингээд тэгээ кодлогдсон мэдэхгүй байна. 70 хинтэй адилхан бай. 3 2 1 Мартинтай адилхан. Гэхдээ царайгаараа гэхээс илүү vibe-ын төстэй юм шиг байгаа. За хоёулаа юм шар, цагаан, өндөр, туранхай тэгээд ийм түнхний ясны ингээд товоогод гараад ирсэн. Тэгээ Аки Мартин таартай, Аки далаатай үргэлдэг, далаа таартай. Тэнгүүт ингээд мэдхгүй ингээд цаанаасаа холбогдоод идэг. Мартин чинь далаатай адилхан болохоор Аки Кортиси Мартин дуртай юм байна шүү гэж тэгж бодсон. Тэгээ яг харахаар ингээд жоо өөр л дөө. Гэтэл ер нь айгуу төстэй. Та нар тэгж санагдаж байна уу? Далаа Мартиныг харъя л та. Тэг яг юм vibe нэгтэй юм шиг байгаа энэ хоёр. Тэг хоёулаа юм том нүдтэй. Тэгээд иймэрхүү зураг мургийг харахаар надад бол тис ондоол харагдаж байна л та. Магадгүй Мартин далаатай адилхан байсан болохоор Аки Мартин тартуулсан байна. Далаа үсээ шар болгочулын нэр төстэй харагдах болов уу? Далаагийн үсийг нэг шар болгож үзье. AI маяар ч юм уу. Тэнгүүд төстэй харагдаж магадгүй байна. За дараа нь болохоор Ayuka Boyachinтай адилхан бай. 3 2 1 нөгөө нэг юу гэдэг лээ? Crash Landing on You лөө. Тэр кино айгүй алдартай болсон шүү дээ. Тэрний гол дүрийн жүжигчин Сан Ежин энэгчтэй айгүй адилхан юм билээ. Энэ хоёр инээхэрээ яг юм яг нэг vibeтай. Тэр хоёрын одоо Ayuka Boyachin бичлэгийг тавиад тэгээ хажууд нь Сан Ежин гэж жүжигчний зургийг ингээ хараад зэрэг үзэх юм бол бүр яг юм төстэй яг одоо нэг тайпны хүмүүс юм шиг харагдсан. Сон Ежин юм биш үү? Андуураад хэлсэн байна. Гэхдээ Сон Ежин илүү зөөлхөн төрхтэй Ayuka Boyachin арай юм ширүүн төрхтэй юм шиг байна. Бүр яг ингэж ялгааг нь олъё гэвэл энэ хоёр миний хувьд нэг юм 87% адилхан санагдаж байна. Та нарт хэдийн хувьд төстэй санагдаж байна. За дараагийнх нь штэ техно хинтэй адилхан бай. 3 2 1 надад 2 хүн санаанд орсон заяа. Бүр яг юм яг таг адилхан бол биш тэгээ ерөн жоохон юм төстэй. Нэг нь болохоор ийм юм уу?
Нөгөөх нь болохоор V. Технологиос ингэ царилаг штэ. Олон хот юм зүрхийг үсэж яваа. Тэнгүүд энэ хоёртой надад аягүй төстэй санагдсан. Нэг 70 орчим хувьтай юм уу? Техноинтэй адилхан бай. Энэ хоёрын хинтэн л адилхан. I минь юу? V юу? Тэнгүүд ингээд V I минь хоёрыг хараадсан чи ер нь ба жоохон төстэй юм шиг санагдаадсэн шүү дээ. Яг уу технологийн нөгөө нэг нүд давхраатай нэг нүд давхраагүй гэдгээр V-тэй жоох адилхан юм шиг. Монголын I минь юу юм бэ? Биш ээ. Солонгосын техно юм бэ? V штэ. Аа. За дараагийнх нь. Энэ болно штэ айгуу сонио. Хоёр монгол хүн шүү заяа. Надад айгүй төстэй санагдсан. Гэтэ яг нэг зураг нь яг юм адилхан байж болохоор төшиг, ютубер төшиг Монголын ямар хүнтэй адилхан бэ? 3 2 1 нөгөө мөнх тэмрэл мультиплайер гэдэг тахтай. Яг ингээл харсан чи одоо би чи эхлээд ингээл явж байгаа шүү дээ. За инфлюенсерүүдээсээ за дараа нь одуудаасаа ингээл хөгөөл за дараа нь ютуберүүдээсээ гэл адилхан хүн олчих гээд яг бичлэг хийх гэсэн чи ингээ 2 3 хүн баадсан байхгүй юу? Яг ингээ адилхан хүн олъё. За төшиг гэл ингээд зургийг гүйлгээд үтсэн чинь яг энэ зураг нь мөнх тэмрэл мультиплайер гэдэг ахтай адилхан харагдсан. Та нарт юу тэгж гинөө? Хоёулаа нэг юм нүд хөмсөг болсон юм хар тод үстэй юм жолайн юм хурц адилхан санагдаж байна уу? Надад бол яг энэ зургаараа нэг 81% ч юм уу төстэй санагдсан. За дараагийнх нь шижрах хинтэй адилхан бай. 3 2 1 Choi Min-а Single Inferno-гийн. Надад энэ хоёр бүр яг юм төрсөн ах トゥ байж болохоор санагдсан. Шижрахын одоо яг энэ Instagram дээр байгаа зургийн заяа ингээд инээсэн хилээ гаргацсан ингээл олон төрлийн царайны урал гаргацсан. Бүр яг Choi Min-ийн ах эсвэл аав охин хоёр байж болохоор инээж минэж байгаа нь бүр үнэхээр адилхан. Шижрах та энийг үдчихвэл та Single Inferno үзсэн үү? Та өөрийгөө Choi Min-тэй адилхан гэж бодож байна уу? Эсвэл шижрахыг ингэж үзэл та. Шижрахыг нөгөө нэг юм одоо зураг мураг эдитэлдэг аппликейшнээр эмгтэй болгож болдсон шүү дээ. Хэрвээ тэх юм бол шижрахыг Choi Min-тэй адилхан болох хаа. За CapCut-ийн AI фото эдиторээр нь шижрахыг янзалж үзье. Шижрах бол Choi Min-тэй адилхан. Энд дээр бол би маргамааргүй байна. Хинийч бодлыг сонсмооргүй байна. За энэ дээр манай шижрахыг арай өөр болгочлоо. Арай өөр шүү. Гэхдээ Choi Min-аас илүү реалистикээр хувирах юм бол Choi Min-аас. Яг манай шижрах Choi Min-аас шиг зантай бол биш л дээ. Гэхдээ айгу адилхан байна. За дараа нь. За бид нар ингээд би чи нэг Турк явж нэг хэсэг ажил хийсэн шүү дээ. 2 жил явлаа. 1 жил нь бүтэн нөгөө жил нэм хагас явсан. 6 сарын гэрээтэй бүжигчний ажиллаар явсан байхгүй юу? Тэгээ тэнд маань хамт явсан Укана гэдэг охин байгаа. Балет чаа. Энэ охин хинтэй адилхан байна. 3 2 1 Queen of Tears-ийн жүжигчин. Яг Укана бол арай юм чаби юм байна. Хацраараа. Юм хацарлаг. Энэ жүжигчин эмэгтэй нь болохоор илүү юм ясархаг нүртэй юм байна. Одоо яг юм ялгаа олж харъя. Энэ хоёр надад нэг юм бараг 88% та адилхан юм шиг санагдаж байна. Тэгээ угаасаа ингээд бид одоо ингээд турктай ол юм ярьж байгаа штэ. Тэнгүүд яг Уканаг одоо энэ жүжигчтэй адилхан гэж хүмүүс хэлчихсэн гэж хэлсэн байхгүй юу. Тэгээ би яг тухайд нэрээ төстэй юм биш гэж бодож ирсэн. Та нарын хувьд хэдэн хувь адилхан байна? За хамгийн сүүлд нь штэ нэг юм сонирхолтой хувилдааны онол заяа. Энд гэхдээ ийм joke хувилдааны онол шүү. Энэ Филипп Киркоров гэдэг Орсын аягүй алдартай дуучин байдаг байхгүй юу? Одоо Алла Пугачева, Филипп Киркоров гэдэг энэ дуучин ах Kendall Jenner-ийн аав. Яа энэ хоёрын зургийг харьцуулаад харвал бүр ингээ үнэхээр адилхан заяа. Тэр хөмсгний байрлал, давхрааны хэлбэр, хамар, уруул, инээж байгаа нүрний мимик энэ нь. Тэг Kendall Jenner-ийн төрсөн аав бол Филипп Киркоровын байна гэд. Гэтэ энэ бол яг жоохон хитэрсэн хувилдааны онол л доо. Гэтэ энэ хоёр бүр үнэхээр адилхан байгаа. За. Тэг яг миний нүд яг хэр ажиллаж байна. Үнэхээр төстэй хүмүүсийг олж чадсан байна уу? Тэгээ та нар үед дэжтэй өөр яг Монгол гадаад хүмүүстэй адилхан хүмүүс мэддэг та нарт тэгж харагддаг бол доор бас бичээрэй. Тэгээ бүгдээрээ та хэдийн комментоос part 2 гэж бас хийвэл тээ. За bye.